Тэгэхээр бас хүн нам дүрмдээ өөрчлөлт хийлээ. Тэгэхээр нэгдээ одоо ковотыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг олгох чиглэлээр бас хариуцлагажуулах чиглэлээр ямар зүйл залтуудыг асууж авсан бэ? За өчигдөр хүн нам их хурлаа хуралдуулж дүрмдээ шинэ өөрчлөлт оруулсан байгаа. За тэгээ ялангуяа хүн нам 50-50 гэсэн бодлого хэрэгжүүлдэг учраас энэ зарчим төвшний одоо удирдах төвшөндөө болоод энэ заалтыг бол оруулсан байгаа. За хүн нам бол бодлогын нам. Тийм учраас хүнийхээ хөгжлийг бодлогыг хэрэгжүүлэх, хүндээ илүү ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх, за боловсролыг анхаарах, за эрчим хүчнийхээ реформа үргэлжлүүлж хийх, за мөн уул уурхаагаас хамааралтай бус байх, энэ бусад салбаруудыг хөгжүүлэх энэ чиглэлийг бодлогыг баримтжиж ажиллаж байгаа. Энэ 10 жилийн хугацаанд хүн намын бас улс төрийн орчны хувьд гаргасан одоо бодит юм ахиц зүрдэгчдийг та юу гэж харж байгаа гэдэг шүү. Тийм. Ер нь хүн нам бол 10хан жилийн түүхтэйш боловч бид нар бол нэлээд олон түүхэн амжилтыг үзүүлээ. Өнгөрсөн 2020 онд нэг гишүүнтэй болсон бол 24 он 8 гишүүнтэй болж өргөжлөө. За мөн энэ хугацаанд нүүрсний хулгай, ногоон автобусны хулгай, за мөн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж одоо холимог тогтолцоог бий болгосон. Үүний үр дүнд бол 5 намын төлөөлөлтөд бол 126 гишүүнтэй болсон. За мөн эмэгтэй төлөөллүүд бас сонгуульд ингээд 32 гишүүнтэй болох. Энэ бас хүн намын бас ажилласны үр дүн гэж бодож байгаа. Одоо нийгмийн эрүүл мэндийг хамгаалах талаар одоо ямар бодлого баримтлан ажиллаж байгаа?